хүн өөрт нь байгаа зүйлийг нь буцаж авчихвал байлгүй гоц. Залуу байгаа тэр хүссэн одоо ирээ энийг л хийлгэж бол өөрийнхөө гоё юм шиг санагдана тий. Тэрээр маш ихтгэл төгс хийлгэж зөвлөмөр нь. Олонний танил хүмүүс буюу инфлюенсерүүд гэж нэрлэгдэх хүмүүсийн одоо зургийг авчираад за энэ л жүжигчин шиг хамартай болмоор байна. Энэ жүжигчин шиг одоо нүдтэй болмоор байна. Ийм уралтай болмоор байна гэсэн одоо нөгөө саналууд айгүй хэрдэг. Яг өөртөө тохирсон хамарт, өөртөө тохирсон нүд, өөртөө тохирсон уруул ч юм уу те. Яг тухайн таны байгалийн өгөгдөлд тааруулж бид нэр гоо сайхны мэс засал илүү хийхийг зорддог. Завчараад 34 настай эмэгтэй сарны таг буюу абдоминопластик мэс засал хийгээд төлөвлөсөн. Оператор хэмжээр их жаргал нэгээр асаатнаар баярбаатарын 2-р асаатнаар цэцэг дөржимж мэдээгүй зүйлийн хэмжээр баян мөнгөн шинжлэсэн 1-р сэтгчээр инфлюен 2-р сэтгчээр байгаад мэдээгүй зүйлийн сувилагчаар баярсан. За хагалгааны үед гарч болзошгүй эрсдэл хүндрэл байгаа шинжилгээнүүдэд өөрчлөлттэй. Сайн байцгаана уу, намайг Даваасраа өгтө Баянбаатар гэдэг. За би гоо сайхны мэсцэл болон урлаг бөөрийн мэсцэл чиглэлээр SM эмнэлэгт 2019 оноос хойш одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Намайг Цэндотроо өгтө их жаргал гэдэг. За би SM эмнэлгийн гоо сайхны мэс засал болон хөхний хавдрын мэсцлийн хэмжээр ажилладаг юм чигнэ. Намайг Эрдэнэтроо өгтө нацгдаш гэдэг. За би гоо сайхан болон судасны мэсцлийн нарийн мэргэжлэр мэргэжлээ эзэмшээд 2019 оноос хойш энэ эмнэлэгт ажиллаж байгаа. За манай эмнэлэг анх 2013 онд үүсгэн байгуулагдсан. За тухайн үед буюу 2013 онд яг гоо сайхны мэс засал буюу биеийн нүүрний пластик мэс засал хийдэг эмнэлэг бол цөөхөн эмнэлэг байсан. Энэ 3-4 эмнэлгүүд дотроо ихэвчлэн одоо нүүрний пластик мэс засал буюу хамар өндөрлөх мэс засал, давхрааны буюу нүдний мэс засал, зөвхний мэс засал, за тэгээд эрүү шанаа багасгах ч юм уу те зөвхөн нүүрэнд хийгддэг мэс заслуудыг ер нь төлхөө хийгддэг байсан. Харин биений мэс засал, одоо хөхний мэс засал, харимгийн мэс засал, за нөгөөх соруулах гэдэг энэ хүн мэс засал төдийлөн сайн хөгжөөг байсан. За бидний одоо манай эмнэлгийн ганц зорилго болохоор гоо сайхны мэс заслыг биений болон нүүрний мэс заслыг цогцоор нь хамт хөгжүүлж, нутагшуулж явахын зэрэгтэй зорилго тавь ажилласан. 2013-аас 2018 оны хугацаанд Солонгос улсаас Солонгос нарийн мэргэжлийн эмчийг урьж авчран байнгын ажиллуулж ирсэн 5 жилийн хугацаатай гэрээ байгаад ажилласан. За тэдний жилээ Солонгос улсад одоо гоош мэтлэн мэддэг стандарт, дүрм, журам, технологи, тэр хэмжийн арга барил гэдэг бүх зүйлийг бид нар энэ дээрээ нутагшуулж бол авч чадсан гэж үздэг. Биеийн болон нүүрний мэс заслуудыг ерөнхийдөө цогцоор нь хамгийн анх хийдэг байсан эмнэлгүүдийн нэг. Анх эмнэлэг байгуулж байгаа үед бол нөгөө хууль эрх зүйн зохицуулалт их дутмаг байдаг байсан. Одоо гоо сайхны мэс засалт манай ард иргэдийн ойлголт төдийлөн сайн байдгүй. Тухайн хаалгаа хийдээс гоо сайхны эмнэлэгтэй эмнэлгүүдтэй ярилцаад за манай өдөө Монголын нөхөн сэрийн гоо сайхны нийгэмлэг гэдэг зүйлийг үүсгэн байгуулсан. Одоо болохоор манай эмнэлэг нь эмэгтэйчүүдийн пластик мэс засал, судасны буюу венес судасны үргэлжлэлийн мэс засал, за уролог буюу андрологийн мэс засал, толгой үзүүрийн мэс засал, чих хамар хоолны мэс засал гэсэн үндсэн нарийн мэргэжлийн 10 гаруй эмч нартайгаар үйл ажиллагаагаа бүр тэлж явуулж байна. За үүнээс гадна чих хамар хоолны тасаг буюу одоо чих хамар хоолны одоо хамар битүүрэх те хамрын ямар нэгэн гэмтэл авсан тохиолдолд ясны хугаралч байдаг юм уу те эдгээрийг засах мэслийн эмчилгээнүүдийг хийж явж байгаа. Эмэгтэйчүүд үтгэн пластик мэс засал гэдэг зүйлийг хийдэг болсон. Бас гоо сайхан доод эрэгтэйчүүдийн эр бэлгэрт нөхөн сэрэг мэс засал гэдэг зүйлийг бий болгосон. За чих хамар хоолой толгой үзүүний мэс заслын одоо тасаг гэж байгуулсан. Мөн биеийн пластик мэс засалд төлхөө ашигладаг хөхний имплантын Франц улсын Сибин брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор.
хамгийн уян зөөлөн хүний биед ороод аль болох мэддэхгүй байдлаар давуу талтай гэсэн. Мотива, Францын Сибин, за Германы Johnson-гийн Mentor гэсэн өмчийн 3 төрлийн имплантаар ер нь бол Монгол улсад хийгддэг. Гэхдээ манай эмнэлэг дээр түлхүү Францын улсад үйлдвэрлэгдсэн Сибин брендийн имплантыг түлхүү ашигладаг, бааз эмнэлэг ашигладаг гэсэн. За одоо дизайн хийх гэж байгаа байхгүй юу? За хоёлаа эхлээд үндсэн ер нь бол явах шугамчин бол энэ дотор юм гэсэн үг заяа. За та бүгдийн одоо хамгийн сайн мэддэг мэсгүүгээр арьс өргөх HIFU аппарат буюу бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн Focus Dual аппаратыг Монгол дахь мөн түүш эмнэлгээр ажилладаг. Өвдөлт маш бага. Нөгөө өвдөлтийн тосмос турах шаардлага байхгүй, шууд хийх боломжтой. Дээрээс нь дотроо 3 гарыг сольдог. Тэгээ булчингийн яг смарт аврах нь очиж үйлчилдэг. Булчингийн яг асны өөхөнд аврах үйлчилдэг. Асан дээр нь үйлчилдэг гэдэг 3 янзаар хийгдэх учраас энэ маань одоо юу гэдэг ямар ч аюул бол байхгүй гэсэн. За сүүлийн үед нүүрний дүүргэгч тарилга буюу фильтр тарилгыг маш олон эмнэлгүүд, маш олон одоо гадны төрөл бүрийн фильтр тарилгуудыг ашиглаж хийгддэг болсон. За манай эмнэлэг нь бүгд найрамдах Солонгос улсын K-Aura брендийн фильтр тарилга юм. Албан ёсны түүш эмнэлгээр ажилладаг. Солонгос улсад маш олон хамрын фильтрний үйлдвэр бол байдаг. Гэтэл манай K-Aura яг Монгол хүмүүст зориулагдсан фильтрийг бол хийдэг. Яагаад гэвэл манай монголчуудын фильтр яг хурдан шивнэдэг. Яагаад гэвэл манай монголчууд их одоо их ярьдаг. Дээрээс давсны хэрэглээ хийхтэй, махны хэрэглээ хийхтэй байдаг учраас энэ өөрөө фильтр тариг шимтгүүлэхэд их нөлөө үзүүлдэг. Тийм учраас арай өтгөн 100 цанаатай молекул өндөртэй фильтр тариг оруулж ирдгээрээ их давуу талтай. За манай SM эмнэлгээс мөн зохион байгуулдаг тод мөр эрдмийн чуулган эрдэм шинжилгээний хурал болдог. За энэ эрдэм шинжилгээний хурлаа Монголын нөхөн сэргийн гоо сайхны мэсцлийн нийгэмлэгийн одоо харьяанд ор зохион байгуулдаг. За энэ эрдэм шинжилгээний хуралд манай эмнэлгийн нарийн мэргэжлийн 10 гаруй эмчнэр маань тухайн жилдээ шинэ хийсэн хагалгаа болон эмчилгээгээрээ эрдэм шинжилгээний бүтээлээ туурваад тухайн одоо тод мөр эрдмийн чуулганд оролцдог. За манай эмнэлгийн одоо эмчнэр оролцохоос гадна бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэжлийн бүх залуу эмчнэр болон ажилчид маань тухайн эрдмийн чуулганд оролцох ерөн сонирхол маш өндөр байдаг. Тэр чирээрээ одоо тийм манай эмнэлгийн эмчнэр бас шинэ технологи, шинэ арга барил, шинэ ноу-хау гэдэг зүйл суралцаад бусад элементтэй танилцуул ийм арга технологи байсан гэдэг зүйлс бол ярилцаараа маш давуу талтай. Ихэнхдээ одоо нөгөө гоо сайхны мэсцэл хийж байгаа сонголт хийчээд ирж байгаа зөвлөгөө авч байгаа хүмүүс олонний танил хүмүүс буюу инфлюенсерүүд гэж нэрлэгдэх хүмүүсээ одоо зургийг авчираад за энэ л жүжигчин шиг хамартай болмоор байна. Энэ жүжигчин шиг одоо нүдтэй болмоор байна. Ийм уралтай болмоор байна гэсэн одоо нөгөө саналууд айгүй хэрдэг. Гэхдээ тухайн хүний одоо нөгөө нүүрний хамар уруулын гурвалжин ч юм уу те дух тоорондын зай, хамрын уруул, эрүү, шанаа гэх мэтчлэн нарийн деталь одоо нөгөө бүх эргэтэн тогтолцооны ялгаа нь яг тантай адилхан биш учраас яг тухайн хүнд хийгдээд гоё болсон хамар танд хийгдэхээр гоё болно гэсэн баталгаа бол байдаггүй. Тийм учраас та өөртөө мэдээж мис засал буюу мис хүрэх гэж байгаа учраас олон дахин давтамжтай мис засал хүрхгүй үүднээс нарийн мэргэжлийн эмчэд үзүүлээд яг өөртөө тохирсон хамар, өөртөө тохирсон нүд, өөртөө тохирсон уруул ч юм уу те яг тухайн таны байгалийн өгөгдөлд тааруулж бид нэр гоо сайхны мис засал илүү хийхийг зорддог. Тэгэхээр та бүхэнд өгөх зөвлөгөө маань болохоор нарийн мэргэжлийн эмчэд үзүүлээд эмнэлэг болон эмчээ зөв сонгороо гэдгийг зөвлөж байна. Тэгэхээр энэ эмнэлэг хэр баазтай вэ? Энэ эмнэлгийн инженер нь хэдэн жил ажилласан бэ? Энэ эмнэлгийн энэ хагалгаа хийхэд баг хамт олон гэж байгаа юу? гэж нэг хэвчээс тий. Яг өөрсдийн гэсэн инженертэй өөрсдийн гэсэн баг болоод хамтаатай системийг тэнэр байна тий. Нэг судал хоёрдугаар хийц хайсаа яаж авах зүйлсаар сургалтын явуулсан байна гэдгийг сонгох тий. гэж зөвлөмөр нь. Хоёрдугаар тэр үйлчлүүлэгч 100% өөртөө итгэлтэй хайртай гамаа сайн барина.
дээрээс миний ур чадвар, эмчийн ур чадвар те энийг ингээд нэг хэл гоё боллоо гэдэг энэ хоёр хамтдаа нэг шугам дуу явж ийж хаалгаа өгөөд. Авах гэдэг.